Монгол улсын үндсэн хуулинд 9 хөл их цагаан тугийг Монгол төрийн сүлд бэлэгдэл хэмээн тодорхойлж тунхагласан. Эзэн хөлөг хоёр нь иймран дэвсэн сөгдөж тостог. Эрхэт төрийн ханцшгүй шүтэн 9 цагаан сүлд минь уу. 9 хөлт их цагаан тугийг монголчууд 1206 онд Монголын нэгдсэн их гүрэн толгор төрөө байгуулж эзэн Чингисийг хаанаар өргөмжлөхөд бүтээн босгож хаан Чингис 9 хөлт цагаан туганда сөслөн мөргөж байсан түүхтэй. Хожим 1992 онд шинчлэн бүтээсэн төрийн ордны хойморт залсан. Төрийн тугны энэ суур бол бас их учиртай. Дотор нь Монгол улсын бүх аймгийн хөрс шорооны дээж байгаа. Бүх аймагуудаас тухайн үед хөрс шорооны дээжийг тахлах дуу давааны хамгийн гол дээжсийг цуглуулж 9 хөлт цагаан тугны суурийг бүтээсэн юм аа. Ингэснээр 9 хөлт их цагаан туг маань Монгол улсынхаа нийт газар шороон дээр байгааг бэлэгдэж байгаа юм. Голд нь байгаа энэ том туг нь их цагаан туг юм. Тойрсон 9 арай жижиг тугийг илч туг гэдэг. Хамтд нь 9 хөлт цагаан туг хэмээн нэрлэдэг. Монгол улсын бүх аймаг сумаас шилсэн цагаан зурганы дэлсүүлийг ширхгээр нь цуглуулж бүтээсэн гэж ярьдаг. Төрийн тугны оройд байгаа сэрэ хэлбэрийн зүйлийг гэлбэр гэдэг. Гэлбрийг гангаар сийлж хээлсэн байгаа. Гэлбрийн үзүүрт дүрлэж байгаа галын дүл нь Монгол улс Үрд Мандан Бадрахын элэгдэл юм. Төрийн тугийг бүслүүртсэн цагаан ормойг манжлаг гэдэг. Манжлаг нь 4 хилтэй. Бүслүүр хэлний уулзуур дээр байгаа зүйл нь цэс хөөмөл дугуй тол юм. Төрийн тугны ишийг хос модоор хийдэг. Их цагаан тугны ишний өндөр нь 303.5 см. Хөл буюу элч тугны ишний өндөр 231 см байдаг. Төрийн тугийг гадар төрхийг цэвэрлэдэг. Төрийн тугын хүндэлийн ёслол нь өөрийн дэг жаягтай төрийн ёслолын дүрм журмаар зохицуулагддаг. Төрийн тугийг Монгол их наадмын хойморт залгахдаа Жанцан Наруугаан зохиосон төрийн тугны өөрийнх нь сүлд аялгаугаар наадмын хойморт залдаг. Тэр өөрийн бас сүлд аялгаутай Монгол төрийн их цагаан сүлд туг ба. Төрийн их цагаан тугийг